За сайн байцгаана уу та бүхэндээ энэхүү бичлэг хүрж байгаа өглөө өдөр орой мэндийг хүргэе. Тэгээ CS:GO skins хийхэд дараагийн бичлэгээр уулзж байгаадаа туйлын таатай байна. За өнөөдөр энэ бичлэгээр хэдүүлээ жижигхэн gift нэмчихье гэж бодлоо. За тэгээд бичлэгээ тоглож сууч таал үзээрэй. Лайка дараад subscribe хийгээд үзээрэй баярлалаа. За энд юунууд маань Zombie Escape гэдэг ийм ивент байгаа. Zombie Escape-д оролцохын тулд энэ бейсболын цохиурыг авангуудаа цонхыг хаг цохиод тэгээ хаалгыг онгоолгоод эндээс кейс гарч ирнэ. Оо. За эндээс хідүүлээ. Boostтэй нэг хэдий сайхан явуулъя да гэж бодлоо. Rapid Transit, Urban Shock 2 орж ирсэн. Окей. Эндээс Nova Rouge орж ирсэн бол бас яг боломжийн байх байсан. Smoking Kills энэ дэжгүй юм байл ш нь MP7. Уг нь айгүй царайлаг маягийн скин байлээ. Боломжийн 60-аар дарж байгаа шүү дээ хэдүүлээ. 60-аар дарж байгаа Stalker нь үнэтэй юу? Stalker үнэтэй байх хэрэгтэй байна. За 20. Яах вэ одоо тэгээд. Яаста. Ice Cold AK орж ирсэн. Factory New. Окей. Тэгээд бидний гифтэн дээр ч Ice Cold AK бол аль хэлзээний байгаад байгаа шүү дээ. Smoking Kills нь Factory New Stat Track ч юм уу байна уу? Оо, Nova Rouge дээр таараач Bloodsport орж ирж байна. Factory New. Окей. Nova Rouge дээр зогсоо. Let's go. Orion орж ирсэн байна. Minimal wear-тэй энд field test-д орж ирсэн байна. Окей, болж шүү. Дэжгүй. Orion-ы minimal wear орж ирсэн $84. Нилээн боломжийн хөөрхөн ашиг хийгээд гэлээ. За дахиад Nova Rouge руу орох нь гэсэн чинь орсонгүй. Stalker руу орж ирж байна. Сая Bayonet яваад өнгөрцөө. Contraband Arms Case гэдэг байгаа шүү дээ. Mirror Mosaic гэдэг энэ бас айгүй гоё скин үлээ шүү. Та нар дараа нь хараад үзээрэй. Агуу би хэрвээ Mirror Mosaic унах юм бол баг gift рүүгээ хийчихье гэж бодож ирсэн. За field test-д Nova Rouge дахиад орж ирсэн. Хэдүүлээ ерөөхдөө ийшээ энэ кейсээ ерөөхдөө зүтгүүлчээ дөө. Энэ чигээр нь гүрэлгээд энийг явуулчих. Тэгээд уг нь энэ кейс маа намайг одоо нэг хайрлах цаг болсон доо. Би ч одоо энэ кейсийг зөндөө л хайрлалаа да. Кейс маа намайг хайрлахгүй л байгаа дээ. За Nova Rouge орж ирсэн. Factory New байна уу? Field test-д дахиад орж ирж байна. Энд ер нь юу байгаа юм болов? Factory New байгаа юм биш үү уг нь? Factory New бол унах боломжтой юм байна. Би л унгаад чадахгүй л байгаа л. Mirror Mosaic өгчөөч дээ. No. Окей, Stalker Makarov minimal wear орж ирсэн. За Mirror Mosaic чинь Factory New нь $101 юм биш. Бас чанга юм байна. Эй, Nova Rouge. Factory New please. Factory New. Дахиад field test гинэ. Mirror Mosaic эцсийн дүндээ орж ирсэн. Let's go. Minimal wear $30. 29.64 юм байна. Окей. За хэдүүлээ одоо 40 үлдсэн 43-аар нэг батл хийчихв. Магадгүй зүгээр энэ дээр 45,000 point байгаа юм байна. 45,000 point-оор Bull Train-ийг авчих. Тэгээ case battle руугаа ороод энэ дээр underdog руу яваарч. Let's go. Underdog. New way. Delusion. Delulu. Okay. In this. Okay. Lock fade. Айл дээр гоё юм унах хэрэгтэй. Ер нь бол одоо айл дээр л гоё юм унах хэрэгтэй. Манайх бол хитрхи амар юмнууд унгаагаад энэ бүр амар юм унтчлаа. Baby карат нь унаад ирлээ. За сүрсэн. Тэгэхээр underdog дээр бол үнэхээр энд чинь бас low case-нess хамгийн боломжийн хоёр юм баг унгаач байгаа юм шүү дээ. Gesturing direct case. За байж да. Ocean Drive field test-д ороод ирсэн. За сүүлих
Сүүлийн тэмээний ачаан дээр эдэрт голд байна уу? Байсангүй. За тэгээд энэ хоёр маань бол 36-гаар явж оронгуудаа 88-88-ыг бариад гарч цүм ашиг хийгээд гарч байгаа маань энэ хоёр. За ингээд бидэнд болвол одоо апгрейд хийх сонголт үлдлээ. Одоо апгрейд хийхээр чинь тэгээ угаасаа апгрейдing бурхан тэнгэр маань жоохон өөрчлөгдсөн байлаа шүү guys. Нэг апдейт та хэдтэй апдейт өгөхөд апгрейдний бурхан тэнгэр дандаа эхнээсээ баруун гэж эхлээд тах шиг байсан чинь дандаа гэсэн чинь дандаа баруун гэж эхэлж исэн чинь энэ удаад яагаад ч юм зүүн дээрээ унсан. Тэгээд зүүн дээрээ унах юм бол дахиад зүүн дээр нь дахин зүүн баруун зүүн air night гэдэг байгаа шүү дээ. Зүүн баруун зүүн Эрхэн яаж буруу таах вэ гэдгийг би бол маш сайн үзүүлж байгаа юм байна да. Яг гоо энийг бариад авахд бас сонирн болгондоо вэл ворн авахгүй. За Guardian руу явуулчих. Энийг бол авах юм байна. Бүр ой. Яг орой дээр нь гараа суудгийн. Яа тэгээд бум. Minimal wear-тэй Star Trek-тэй Red Line орж ирэх юм шүү дээ. Яадаг. No. Яаж байгаа юм бэ? Сая өвдсөн. Санийх тэр уг санийхыг авсан болов амар гоё болох гэсэн юм да. Дэшээ Rust Code руу. Одоо баруун. Тэглгүй яах вэ? Энэ дээрээс харин хаашаа юу руу орох вэ гэдэг л айгүй сонирн байна да. Slingshot. За, энгийн Bayonetta-ийн fade бас байж болж байна. За, fade руу оруулаад одоо энэ удаад би бол ягаад ч зүүн гэж бодож байна. За, let's go. No. За энийг factory new нууруушлуу зүүн дээр нь явуулсан чинь дахиад no. Барууныхаа доор усаа. Ай. Я Rust Code, Skeleton Knife, Rust Code гэсэн зарчи. Тэгээд battle руу ороод battle-аас гар барий. Revolution case. Revolution. Бэлийн ундаг билүү? Бэлийн ундаг те. Голд байхгүй юу? No, энд биш те. Ил тестэд Star Trek 629. Яа. Онцгүй байна да. За эндээс 3% монстер. За 3% монстер mashup-наас шеэрлээд явуулахаар орж ирэх нөө. Хэд байгаа бэ? 1 2 3 6 9 11 байгаа мó. Окей. 11 араас нь ийм 3 кейс байгаа юм байна. Ninja билүү дээ энэ чинь. Дайлгүй гэлцаараа залуу минь. За, ихэлсэн. 3% monster mashup. 3%. Энд доор үйд штэ. Nico baby come on. Тэгээд жижигхэн явуулчихгүй дээ. No, байсангүй. За явуулаад. Яа, яг доор нь өөжих юм а. Дандаа үзэгтэй яг нэг дээр юм уу нэг доор нь унаадах юм дандаа. За энэ ч яах вэ? За одоо над дээр Overgrowth-ийн Heal Test-д орж ирсэн. Яа, Monster Mashup штэ. Бидний хамгийн гол зорилго бол эндээс Monster Mashup байна. Доотлолт нь 2. Ой. Окей, нэг орж ирсэн. Гэхдээ энэ float жоохон мяа байна. Field test байна. Окей. Тэгээд нэг. Let's go minimal wear. Байхгүй юу? Энд дууг нь байж. Nico baby дээр яг доотлолт нь байж. Тэгээ Monster Mashup skin амар сонин заяа. Factory New болон Factory New Star Trek 2 ижлэх үнэтэй. Амар сонин байгаас. За, Ninja case-нээс
Bayonet Gamma Doppler Phase 4 байгаа юу? Water Elemental унсан. Minimal Wear. Хай Water Elemental 2 ticket to hell. Black Tie нэг шиг орж ирсэн байна. Яа тэгэхээр хідүүлээ эндээс бол Battle дээрээс бол Monster Mashup гарч ирсэн. Тэгэхээр хідүүлээ Gift рүүгээ Monster Mashup-ыг нэмчихье. Тэгээд Ocean Drive байна. Тэгээ Ice Cold Aka Star Trek Factory New байна. Тэгээ Monster Mashup-ийн USB-AC Minimal Wear-тэй USB-г бол Gift рүүгээ өнөөдөр тоошин дээр нэмлээ. Тэгээд та бүхэн маань мэдээж анхны удаа бүрхүүлж байгаа бол $0.5 долларыг бол үнэгүй авах боломжтой. За тэгээд депозит хийгээ орж ирэх юм бол $2 ба түүнээс дээш депозит хийх тийм. Тэгээд эдгээр скинүүдийг бол очих боломжтой болох нэ. За тэгээд өнөөдрийн бичлэгэнд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд лайк дараад subscribe дараад үзнэ гэж итгэх тул итгэлтэй байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.